За бид 1.6 жилийн дотор энэ одоо бицэд гэдэг энэ асуудлыг одоо бүрэн шийдээд одоо ажиллаж байгаа энэ төрийн байгууллагуудын уялдаа холбоог хангах тэр хууль нь одоо ямар одоо хоорондоо зөрчилтэй байна. Хууль нь одоо илүү сайжруулах шаардлагатай байна уу юу тийм ээ. Өнөөдөр одоо болсон хүчний асуудал, тоног хөрөмж гэдэг энэ салбарт тулгамдсан маш олон асуудлууд байд юм билээ. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид нэр ажлын төлөвөө гаргаад ажиллаад эхлээ явж байгаа. Болсон хүчний асуудал ярьж штэ төвөө цэцэрлээ. Энэ бас маш чухал. Ер нь салбар бүртэл одоо болсон хүчний дутагдалд орсон юм уу? Хүний нөөцийн дутагдалд орсон юм уу гэмээр эсвэл одоо бид чинь юу хийж яаж амьдраад байгаа гэмээр за ингээл ерөөсөө ажилтаа олдохгүй нь хүн олдохгүй нь гэхий. За дайлангуй энэ хүнсний салбар буюу одоо энэ лаборатори тэр нарийн мэрэгжлийн хиймж энэ мэрэгжлийн хүмүүс дутагдана гэдэг бол өөрсдөө бид энэ хүнсний аюулгүй байдал гэдэг асуудлаа хайчиж чана л гэж байгаа л адилхан сонсогдоод байна л да. Тэгэхээр энэ дээр та сургуулийн захирлын хувьд бас болсон хүчин бэлтгэх тал дээр энэ суралцагч нар бас энэ чиглэл дээр ажиллах тэр ихтгэл үнэмшил тэр хүсэл эрмэлзэл нь яагаад нэг тийм бага байна гэж бодож байна. За ер нь боловсон хүчний асуудал бол салбар болгонд л яригддаг. Ялангуяа өнөөдрийн бидний ярьж байгаа сэдвийн хүрээнд бол боловсон хүчний асуудал бас л дутагдaltaй байгаа. За тэгээ энийг бэлтгэдэг одоо боловсролын байгууллагууд үгүй хувийн сургуулиуд ч байна, төрийн өмчийн сургуулиуд ч байна. Гэхдээ энд орж суралцж байгаа одоо сүүлийн үед одоо суралцдаг чиглэл нь гэвэл ер нь бол эдийн засаг, хууль тийм ээ одоо ингээд нийгмийн салбар руу их хүүхдүүд сурдаг болчиход байна шүү дээ. Ялангуяа инженерийн чиглэл одоо ингээд суур байгалийн ухааны чиглэлд суралцагчдын тоо маш муу байна. Тэгээ энэ юутай холбоотой гэвэл бас энэ боловсролын тогтолцооны асуудалтай нэлээд холбоотой гэж үздэг. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангид одоо орж байгаа хичээлүүд, үзэж байгаа хичээлүүд энэ байгалийн ухааны хичээлийг сонгон үзэж байгаа хүүхдийн тоо маш цөөхөн болчихлоо. Тэгээ үүнтэй холбоотойгоор ихтэй сургуулийн мэрэгжлийн сургуулиудад элсэн орж байгаа хүүхдүүдийн анхан шатны буюу суур мэдлэгийн асуудал бол маш чухал тавигдаж байгаа. Тэгээ энэ бол одоо суур боловсрлоо хангаж ирж чадахгүй байгаа учраас энэ нарийн мэрэгчлэр сурах улсуудын тоо сонирхол бол маш бага болоод байна.